Одоо бидний энэ эхлүүлж байгаа Бадрах энержигийн энэ төсөл маань өөрөө олборлолтын хувьд уламжлалт уул уурхайн технологиос их өөр байдаг. Энэ нь уурхайн ам нээлгүүгээр нөгөө газрын шаварлаг мембран давхрах дотор нь ураны биетэй барьж авч, соруулж авч олборлдог ийм технологи. Өөрөөр хэлбэл энэ нь юу хэлэх чинь нэг бол уурхайн ам нээх ойр орчныг нь одоо уул уурхайн одоо сэндийчлгүүгээр хийдэг ийм технологи гэж ойлгож байгаа. Одоо манай Дорноговь аймагт баригдчихад байгаа нь туршилтын үйлдвэрлэл амжилттай явж байгаа. За яг энэтэй адилхан олборлох технологиор дэлхийд одоо нэлээд тэргүүлж байгаа бол Казатом. Казатмын Катко гэдэг үйлдвэр дээр миний бие очиж бас сурвалж хийжсэн. За энд бас одоо энд байгаа сэтгүүлчдийн зарим нь бидэд 23 оны 6 сард Дорноговьт очиж бас анхны туршилтын үйлдвэрүүдийг бид нар үзчихсэн. Тэгэхээр цаашид бид нар улс орныхоо эдийн засгийг өөд татъя, энэ агаарын бохирдол, авто замын төвчрлийг бууруулъя, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулъя л гэвэл уул уурхайн томоохон төслүүдийг л хөдөлгөж одоо бид нар асуудлаа шийдэж чадна. Өөрөөр хэлбэл том асуудал шийдэж, том төслүүд шийдэж, том асуудлаа шийднэ гэдэг л энэ зарчим дээр миний бие ажил төрийн залгамж шин чанарын дагуу учир сайдын ахалсан ажлын хэсэг ингээд өнөөдөр эцлэх шатанд нь гарын үсэг зурж чадлаа ингээд бас ажлын хэсгийг энэ цаг үед ахалж ажилласан хүмүүстээ бас талархал илэрхийлье. Аливаа том төсөл өөрөө улс төрийн манлайлалгүй явдггүй. Энэ төслийн улс төрийн манлайллыг Монгол улсын ерөнхийлөгч Хунагийн хөрсөх, Монгол улсын ерөнхий сайд Лус намсрын хоёр эрдэнэр одоо хүлгэрлэн үзүүлсэн гэдгийг бас эцэст нь хэлье.